Сайн мэцхан хоёр хүмүүст үзэгчтэй хувь тавилан нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийнхаа дугаараар бид өрхийн тэргүүн Жамсран Жавын Бэгцүрэн Гэргий Бүрний Одрын Мөнгөн Соён нарынхаа гэрт зарчлан ирээд байгаамаа. За та хоёртаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Тэгэхээр хувь тавилан нэвтрүүлгийн манаас анх удаа үзэж байгаа үзэгч байж болох юм. Тэгэхээр манай нэвтрүүлгийн гол зорилго бол одоо сүүлийн үед ихсээд байгаа гэр бүл салтыг бууруулахад багц болтгоо нөлөөлөх. Одоо залуу хосуудаа бол сайхан хосуудынхаа 10-аас дээш жил ханилсан хосуудынхаа зөвлөгөө хүргэдэг, дуршлагыг хүргэдэг байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад оролцсонд та хоёртаа баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгээд хоёрынхаа анх танилцсан тэр сайхан түүхээс цөхөж анх танилцсан түүхээр эхэлдэг байгаа. Сайн баярлалаа. Тэгэхээр 15 жилийн өмнө анх танилцсан гэсэн шүү дээ, тий. Анх танилцсан түүх гэвэл одоо би чинь нөгөө оюутан байсан л да. Нөө урилга эрдмийн дээд сургууль гээд хувцсны дизайн анги сурдаг байсан. Тэгээ манай ээж тэр номын санд үлгүүр дээр ажилладаг юм байсан байхгүй юу. Тэгээ манай ээж харин би нөгөө курсын ажлыг хийх гээд ингээд бичих компьютер дээр бичих хэрэгтэй байна гэд. Тэгээд манай ээж энэ ажилд нэг сайхан сэргэлэн залуу сэргэлэн залуу орсон байна. Хүн болгонд л ингээл айгүй сайхан юм хийж өгöd байна. Миний хөө очиод юу ч гэсэн тэр ахтарыг өгөөд очихгүй юу гэд. Тэгэхээр би яваал байсан л да нэг хэсэг. За яах вэ гэд. Тэгэл 2 3 л бичүүлэх хүмүүс байсан л да. Тэгсэн чинь манай ангийн хүүхд тэр нэг хүн байна гэдсэн шүү дээ. Эхлээ би очиж бичүүлчихгээд манай ангийн хүүхд очиж курс ажил хийлгэсэн байхгүй. Тэгэхээр тэрний курс ажлыг уншаад үтсэн чинь айгүй гоё бүр номон дээр байгаа юм шиг нэг л гоё бичсэн байсан л та. Тэгэхээр би за энэ хүн чи ер нь жоох юм гоё мэрэгжлийн ер нь бичтэй юм шиг байна. Милээ юутэй юм туршлагатай юм шиг айгүй гоё бичсэн байна. Би ч ихсэн очиж үзээгээд. Тэгэл очиод курсын ажлаа бичүүлээд тэгээ нэг өдөр 5 6 цаг хамт суугаад бичсэн л та. Бүр орой болт суугаад бичсэн. Тэгэл дараа нь хоёулаа хамт гараад автобусны буудлын руу хамт яваал ярилцаал. Тэгэл тэрнээс хойш ингээл хагасаа бүтэн сайн дуулзаал. Тэгэл танилцаж эхэлсэн. Бэгцүрэн ахын маань хувьд те 15 жилийн өмнө тэр сайхан түүхээ эргээд сөхвөл би яагаад энэ их нэртэй тухайд их татагдсан тий эхнэр маань одоо надад яагаад их таалагдсан гэхээр их хоёр салааг эзэгтэй. Одоо тухайн үедээ л одоо тийм хоёр салааг эзэгтэй эмэгтэй хүн гэдэг үл их одоо номтой тийм ээ их тогтун байрын тийм эмэгтэй байх хэрэгтэй байсан. Хотод одоо ганцаараа амьдарч эхэлж байсан үе учраас тэгээ бас нэг найзтай бол гэдэг гэж бодсон баг. Тэгээд эхнэртэйгээ анх тэгж курсын ажлын бичиж өгч танилцчаад тэгээ энэ дайрагт үүдэг гэрт нь хүргэж өгөөд. Тэгээд тэр чинь бас л хотын дөрөөс анх удаагаал гэр ороод руу ирж байгаа тийм л дүр зураг. Тэгээд энэ хаваар их гоё юм байна тэрийг хараад гашааныхан гадаа идэр нэг хэсэг хүлээж дуудаж идэр үзчихээсөө. Тэгээ ерөнхийдөө би бол дотроо юу гэж боддгоо гэхээр нэгэнт л одоо энэ эмэгтэйтэй ингээд танилцаад нэг надад ингээд тухайн үед таалагдсан учраас хүрт ингээд 15 жил амьдарч байгаадаа бол их бахархдаг. Тэгээд сүүлдээ бид нэр ерөөсөө 2 сарын дараа бид нар тусдаа гарч ирсэн. Яг үндэ бол их тэгж удаан хүлээлгээгүй. Тэгээ яагаад чи би анх одоо гэртээ чингэлтэй бид нар бас аав ээжийнхаа гэрийг хөдөөнөөс авчраад шууд гарч ирсэн тийм. Хүн бүрийн хувь тавилан өөр байдаг шүү дээ тий. Тэгтээ бас одоо эргэн тойрны ажиллаж байхад найз нөхөд ах トゥ хамаатан садна ажиллаж байхад бас яг амьдрал болох бол болдог, болохгүй бол болдгоо юм шиг санагддаг л та. Би их хайртай байсан байгаа эхнэртэй. Ер нь бол манай эхнэр бол надаас өөр залууг сонгоо явчих боломжтой байсан үе байсан. Тийм ээ. Тэгээ яг би одоо эхнэртэй тэр 2 сарлаа эзгэнд тэр залуу зан гэдэгт нэг татлагдаж би багшийн дэдийн буудлын дээрээс хань нэгдэг сонин авчихсан яг сандгийн. Хэрвээ би тэр хань нэгдэг сониныг ээжд нь би өгч энийг охиндоо өгчөөрэй гэж өгч явуулаагүй бид хоёр тэгж уулзах байсан юм уу дахин гэж би боддог. Тэгээ би тэр хань сониныг яагаад авсан гэхээр тэр сонины дээдлэлт нь та хүнд дурлж боолн усноос дурлсан хүннийхээ ноён нь бол тийм үгтэй толгойтой тийм сонин байсан. Тэр үг л. Тэгээ би тэр үгийг нь ер нь харж авсан. Тэгээд эхнэртэй өгч явуулаад ээжээр нөгөө явуулсан. Тэр манай хадам ээж бол нацгтөржин номын сандаа үйлчлэгч хийдэг хүн байсан үлгүүр дээр. Тэгээ би та нэг охиндоо өгөөрэй гэх. Тэгээд тэгсэн чинь харин манай энэ одоо гэр бүлийн маань хүн тэр үгийг их олж харсан байна лээ. За нэг тэгээд тэрийгээ би бас үнэхээр би одоо энэ хоёр салааг эзэгтэй бүсгүйгээл би дахиад хэлчихээ. Энэ одоо даруухан энэ зан чанараа ингэж эвдрээгүй энэ охинд одоо
би яа гарахгүй энэс салж болохгүй шүү гэж би өөр тийм дотроо тийм бодолтой. Тэгэхээр үнэхээр сайхан санагдаж байна. Яг энэ нэвтрүүлгийн бол хувь тавилан нэвтрүүлгийн бол 29 дугаарыг бэлдээд явж байхад хоёр маань бол одоо 30 дахь нэвтрүүлгийн хосууд байгаа. Тэгэхээр 30 хосуудтайгаа уулзаад явж байхад бол үнэхээр амьдрал ямар их баялаг юм бэ те. Амьдрал үнэхээр ад жаргалаар дутхгүй юм биш үү гэдгийг одоо өөрөө мэдэрч би өөрөө маш их ирч хүчийг авч явдаг л та. Тэгэхээр натаа хамт байдаг үзэгчд маань бас миний ирч хүчээс бас биднээс те маш их ирч хүч амьдралын ад жаргалыг бас мэдэрдэг болоо гэж боддог. Тэгэхээр би заахаа яг сонсож байхад бас манай апас яг тэгж хэлжсэн. Ээжтэй очирчаад удаагүй байжгаад энэ хүүхнийг л ихнэрээ болохгүй бол гэж яг бодчихсэн гэсэн л та. Тэгэхээр мөнгөн соён бих чи маань хувьдас те анх танилцчихсэн тэр сайхан үесэн. Одоо 15 жил амьдралаа холбосон болохоор те зовлон бэрхшээлээ давсан болохоор тухайн үед үнэхээр яг хувь тавилангаараа очирчээ гэж бодогддог л болов. Үнэхээр хувь тавилангаараа авчирсан битээр хамгийн анхны тэр дүр төрх бол надад өөр одоо болтол яг харагддаг байхгүй тий. Гоё юм ирээн судалтай цамцтай яг ийм үү тий. Тэгээ ийм өсөн жоох их урах зүсээ арай засуулаагүй л байсан баг л та. Тэгэл байсыгээл үсээ ингэдэг тэгээд дандаа ингээд инээж идэг өрөөсөө. Тэр үед бол ингээд бас зах зээлийн үе хүмүүс ингээд ерөөхдөө л жоохон гунигтай л байдаг байсан. Тэр номын сан дээр ирээл ганц л тийм гэрэл гэгээл би орж харсан гэж боддог. Маш их инээдэг хүнд үнэн сэтгэлээсээ туслая гэж боддог байхгүй юу. Тэгээ цаанаас нь л нэг өөр байсан бүр. Тэгэхээр таны минь хувьд те үнэхээр хувь тавиланг бид нэр өөрсдөө одоо бий болгож те өөрсдөө ингэж зурж бичдэг болов эсвэл үнэхээр хувь тавилан гэдгийг одоо миний хувь тавилан таны хувь тавилан бурхан гэж одоо зурсан байт юм болов. Миний хувь тавиланг бол хүн ингээл өөрөө хүсгэл юм бол яг тэр ханаа сонгож чаддаг юм бэл. Миний бол хүсэл биелсэн гэж боддог шүү дээ би. Би нэг ингээд 8 дугаар ингээд төгсөөд ээжийнхээ ажлын газартаа ингээд ээж чад руу очиж мөргсөн л дөө. Тэгэхэд би бол ингээд бүр захаа бичээ тэр ээж чадны тэр юу руу ингээд хийжсэн байхгүй. Надад бүр тийм би надад бүр айгүй их тийм хайртай. Бүр тийм л ерөөсөө арх тамиг хэргэлдэггүй. Бүр юр усын тийм хүнтэй очирмаар байдаг гэж. Маш шиг үзсэн шүү дээ. Бүр 8 дахь ангидаа бүр тэгж биччихсэн байхгүй. Тэгээд тэгж бичээ тэр хүслээ тэр ингэрлөө ингээ хийцээ. Тэгсэн чинь мэдгүй тэгэл 3 жилийн дараа ингээл яг хүсэл биелсэн байсан. Тэгээд би тэр биелсэн хүслээ дахиад ээж минь 3 жилийн дараа явсан л та. Тэгэхээр би нөө өөрөө хүүхд гаргацсан жаах хүүхдтэйсэн болохоор ээждээ захаа бичээд явуулсан л да. Ээж хайрхан минь баярлалаа. Миний хүслийг биелүүлж гисэн маш их баярлалаа гэдэг. Би яг хүссэн үнэ олж чадсан шүү гэдэг. Тэр үнэхээр амьдралын ханаа тэр тусмаа эмэгтэй хүн бол амьдралын ханаа сайн сонгохоос амьдрал нь маш их өөрчлөгдөг тий. Тэгэхээр үнэхээр би заахын маань сэтгэл хөдлөж гисэн уйлж байна. Тэгэхээр миний ч гэсэн маш их сэтгэл хөдлөж байна. Яагаад вэ гэвэл одоо ийм сайхан амьдралын ханаа олоод авчихсан. Яг таны хүсэл биелсэн гэж бодохоороо үнэхээр сайхан байна л да. Тий хүн ер нь ингээл дотроо л гоё хүсэлтэй байх юм бол хүсэл биелдэг юм байлээ. Би бол ханаа зөв одоо сонгосондоо л хамгийн их баярлалтай. Одоо бүр их л бахархаад байдаг шүү дээ. Үнэхээр харахаас л хайр хүрдэг гэж ярьдаг шүү дээ. Харахаас л хайр хүрдэг. Тэгэл анхных нь яг тэр дүр төрх надад одоо л байдаг байхгүй юу? Бүр мартагдаагүй. Тэрүүгээрээ л тэгэл биеийнхээ айл дутууг ингээд хөглөөд явдаг байхгүй юу? Одоо хөгжим хөглөгддөг бол ингээ хүн ингээд биеийнхээ хайраар хүчээр хөглөгддөг гэж боддог. Хүмүүс сэтгэлээрээ амьдарч шууд алавчаараа нисдэг энэ хороог бид нулимсаараа уйрааж хайраараа аргацсаар ирсэн билээ. Нуугаад хэлээгүй үг нулимсаар тодордог учраас нууцхан нулимс сэтгэлийг илтгэнэ. Сэтгэл нь жаргалаар дүүрэн хосууд маань аз жаргалтай гэр бүлээ амаргүй даваа бүрийг хамтдаа даван туулсаар бүтээж чаджээ. Хайраа мэдрэх бүрээд хосын амьдрал илүү бэхждэг юм шүү гэдгийг энэ удаагийн нэвтрүүлгийн хосууд маань онцлон хэлж байлаа. Үнэхээр ч ганцхан заяах энэ амьдралыг хүндэтгэл хайргүйгээр төсөөлөхийн аргагүй юм аа. Хайрангуйси хоёула хорвогтури. Тэгэхээр бас амьдралд хоёр маань 15 жилийг хамтдаа болоод тий амьдрал бол үнэхээр баялаг байдаг. Тэгэхээр амьдрал манаас үргэлж ад жаргалаар дүүрэн байдаггүй. Одоо зовлон бэрхшээл бол цөөнгөө тохиолдно. Тэр болгоныг даваад хамтдаа амьдраад 4 сайхан хүүхэдтэй болсон байгаа тий. 3 сайхан охин нэг хүүтэй байгаа. Тэгэхээр би заахын маань хувьдаас өрхийн тэрхэн хүний хувьд хүүхдүүдээ бас өсгөхдөө тий юу илүү анхаарч ямар хүн болохын төлөө хичээн явдаг байна.
Яг өмнө нь бол одоо 15 жилд маш их өөрчлөгдөж байна. Хүүхдийн хүмүүжил дээр нь яах вэ гэж. Өмнө нь бид нар бол аав ээж маань биднийг яаж өссөн яг тэрийг л боддог байсан байхгүй. Өөрөөр хэлбэл одоо би үл дороо 3 эрэгтэй дүү, 1 эмэгтэй дүүтэй. Өөрөөр хэлбэл ийм олон эрэгтэй хүүхдтэй айлын ууган учраас бид нар бол их хатуу гараар өссөн. Өөрөөр хэлбэл аав маань бол одоо бидний их ажил хөдөлмөрт их цаг наргүй ажиллуулах ч гэдэг юм уу, мэдээж хэрэг гэр орны хөдөө байсан учраас их л ажил хийдэг. Тэгээ их хатуу одоо буруу зүйл хийвэл заавал одоо аав ээжээ шийтгэл авдаг тийм ээ. Тэгээ би ч гэсэн хүүхдүүдээ би бол одоо бол өөрөө ингээд 3 охин 1 хүүтэй. Тэгээд бид хоёрын энэ хүүхдүүдийг ихэд тэгж одоо өөрийнхөө тэр зан чанараар л өсгий гэж баг боддог байлаа. А гэвч одоо хүүхдүүд өсгий хэрээр тийм зан чанар бол яагаад таарахгүй мэн гэдгийг ойлгож байна. Тэгээд өөрөө одоо бол нөө зөөл нь хатуугаа эдэн гэдэг шиг элэн гэдэг шиг л тийм аргаар хүүхдүүд тийм хүмүүжүүлэх хэрэгтэй. Нэгт тэр нь орчин үеийн хүүхдийн хандлага тийм байна эдэргээл хүүхд хүмүүжлийн хандлага тийм байна гэж янз бүрийн телевизээр сонсч үзэж байна. А одоо би сүүлийн 2 жил юу гэж бодож байгаа вэ? Хүүхдээ өлсөж болохгүй гэдэр гэж. Тэгээ яагаад тэр үг хүртэл санаанд ордгоо гэхээр бид нар өлсгөн гэдэг үгийг бол зүгээр нэг өглөө оройтой хоол иддэг, өглөө цай уудаг тэр үгээр би хэлээгүй маа. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо 2 идэж хоос онохгүй гэдэг шиг бид нар одоо хүүхдээ хараач гэж үсгээгүй. Гэхдээ одоо гурил махаар гэдэг юм уу эсвэл нэг байдаг л хоолоор ингээ хүүхдүүдийг өсөхгүй бас их буруу юм байна гэж бодсон. Тэгээ би хүүхдийн хүмүүжлэлт бол одоо сайн хооллоо, үнэхээр чанартай хооллоо. Хүүхд маань өөрийнхөө хөгжлийн тэр замыг өөрөө л мэднэ. Тэгвэл би ингээ чи заавал ингэдэг ийм юмар сур гэдэг тийм шаардлагагүй. Хүүхд өөрийгөө хөглөөд цаашаа явчих нь. Ганцхан би 18 нас хүртэл нь сайн хооллоход угаасаа ирүүл байна гэж би дотроо тэгж бодчиход байгаа. Тийм учраас энэ эхнэр өтөрийн сүүлийн жилүүдэд бол хүүхдийг хүмүүжүүлэх арга барил маш их тийм өөрчлөлтүүд орж байна. Тэгэхээр мөнгөн сайн бихчийн маань хувьд те. Тэгэхээр тоор маань бол хоёулаа айлын 5 хүүхдтэй айлын ууган хүүхдүүд байгаа. Тэгэхээр үнэхээр бас нэг юм үнэхээр адилхан байна гэдэг бас үнэхээр хувь заяа юм болоо. Үнэхээр хувь тавилан юм биш үү гэдэг бодлоос надад төрж байна л та. Тэгэхээр айлын ууган хүүхдүүд бол маш их асар их те. Хариуцлага дүүнэрээ асарч халамжлах гэл өөрөө хариуцлага маш их байдаг. Тэгэхээр мөнгөн сайн бихчийн маань хувьд бас те. Ээж аав нь юу гэж цагтдаг байв. Би заах бол хатуу гараар өссөн байх шүү дээ те. Тэгэхээр таны минь хувьд одоо ямар гараар өсөв? Мэдээж ээж аав нь хатуу өсгөө эсвэл зөөлөн арга ивэр өсгөж байв. Ямар сургаалыг бас ээж аав нь захиж хэлдэг байсан. Би бол айлын том хүүхдэлтэй. Доороо 3 эмэгтэй дүүтэй. Яг голын дүү маань эрэгтэй. Тэгэл анх ер нь бас ингээд нөхрөөсөө асууж авт. Манайх 1 эрэгтэй, танах 1 эмэгтэй, манайх 3 дүүтэй, манайх 3 эрэгтэй гэл адилхан. Тэгэл аав чинь ямар ажилтдаг гэсэн жолооч гэсэн. Манай аав бас жолооч гэх. Бид нар адилхан бодоод. Яг үнэ. Бид нар бол манай аав бол жолооч, ээж минь багангийн багш мэрэгчлээ. Тийм хүмүүс байсан. Би бол ер нь багтаа ингээл дүүнэртэйгээ голцоо гэртээ үлддэг байсан л да. Дүүнэрээ хараад л. Аав минь хөдөө тээврээр явчихна. Ээж минь нөгөө 24-нд цэцэрлэгт ингээ багш хийдэг байсан. Тэгэл дүүнэртэйгээ үлдээл дүүнэрээ хараад л хоолыг хийж өгөөд. Тий, тэгээд л адилхан тийм ээ. Тий. Тэгээд заримдаа ингээл аав ээжээсээ хүүхд чинь бас дүрсгүй байна л та. Тэгэл нэг нь болохгүй бол манай аав бол бүгдийг ингээд л зэрэгцүү засааж агаад л сайхнаас хатуугаар. Тий, нэг нь болохгүй бол тэгээд зэрэгцүү засаж байгаа л юугаар сураар нэг сайхан ороолгаад өгнө шүү дээ. Тэгээд зарим нь бол тэгж байгаа юм чи. Би ямар ч буруугүй байхад задлаа. Үгүй чи яагаад гэвэл их чинь учраас хилээгүй сургаагүй учраас энэ дүү чинь гэсэн байна гэдэл. Яг л тийм л байсан да. Тэгэл ер нь гоё хөвжөлтөө. Аав минь хөдөө явж ирэхээр аавхан дээр хар цүнхийг их уудлах дуртай бид нэр. Дотор нь дээр янз бүрийн ингээд цагаа идэ гоё юм байдаг. Аав ээжийн хайр бол үнэхээр хязгааргүй байдаг шүү дээ. Тэгэхээр яг аав ээж дээр хүн бас жаргадаг гэд тийм. Тэгэхээр бас аав ээж дээр жаргаж өсөөд ханаа зүв сонгосноор бүр илүү ихтэй насан туршдаа жаргадаг. Тийм манай аав ээж бол яг миний ханийг сонгоод өгсөн байгаа байхгүй. Миний хүслийн дагуу аваад ирсэн байгаа байхгүй. Аав маань энэ сансрын зогсоол дээр нөө том машинтай зогсдог байсан. Тэгээд л харин нэг эмэгтэй ирээд та ажилд явах уу гэх тэр номын санд ажилтдаг хүн байсан байгаа байхгүй. Тэгээ манай ээжийг тэр номын санд оруулж өгсөн байсан.
Тэгээд нарийн учир байна. Бүх юм яг учир шалтгаантай байдаг гэж үнэхээр тэгдэг шүү. Хорон бүрт одоо алхам бүрт болж байгаа үйл явдал ч гэсэн учир шалтгаантай байгаад гэж би найддаг шүү. Яг үнэ. Тийм учраас амьдралд байгаа хүн дандаа баяр жаргалтай байна гэж байдгүй. Тийм тэр нэг жоохон нэг шалгуур гарч ирэхэд тэрийг л хүн даваад гарах тийм тэнхээ ухаан бодол хэрэгтэй байхгүй юу? Түүнээс бед хоёр одоо яг тохирсон хүмүүс хоорондоо сууна гэж юусоо бас байхгүй. Зүгээр л одоо ингээл нэг дардан сайхан замаар хөтөлцөөл алхаад идэг юм бол байхгүй. Үнэндээ байхгүй. Тэгээ бед хоёрын амьдралын түүхэнд бол оюутны байранд амьдэрсэн 1 жил гэж би аав ээжтэйгээ хамт гэртэн амьдэрсэн 1-2 жил гэж би. Тэг яг эцтэй бол хүн би даагаад амьдрах шиг сайхан байдаг юм дөө. Тэг үнэхээр одоо бед хоёр тусдаа номосондоо ажиллаж байдаг нэг харуул ахын гэрийг зарна гэсэн гэрийг худалдаж аваад бед хоёр анх тэгж тусдаа гарч ирсэн. Анх залуу байхад чинь тэгээд өвөл болоороо юуг нийдгүү тий. Их хүүтэй. Одоо манай энэ гэр бол гоё гэрээ. Өстой үнэхээр хүсэж авсан. Үнэхээр бахархамаар сайхан санагдаж байна. Тэгэхээр миний ээж авч бас үнэхээр хайраараа амьдралаа босгосон байгаа. Тэгэхээр ийм сайхан агуу хайраараа бас амьдралыг босгож болд юм шүү гэдэг жишээг бол та хоёр маань үзүүлж байна. Тэгэхээр та хоёр манаас маш олон хүмүүс тас үлгэр жишээг болж байгаа. Тэгэхээр 10 гаруй жил хамтдаа амьдарсан, өөр илүү олон жил хамтдаа амьдран, өөр хүүхдийнхаа сайн сайхныг үзэн тий. Тэгэхээр та хоёроос бас нэг асуух зүйл байна л да тий. 100 наслан тэгээд байгаа шүү. 100 гаруй наслан л гэж үзээд байна шүү дээ. Бүр хамтдаа. Мөн сайн бэгчээ манай хувьд тэгэхээр бас гэрийн эцэгтэй хүний хувьд 4 сайхан хүүхдээ их хүний хувьд те залуу охид бүсгүүчүүдэд хандаад хэлэхэд нэг нөгөө ярахад бол үнэхээр манайхан одоо гэрт суугаад хүүхд харахаас бол үнэхээр ингээд татгалцдаг, зүгтдэг гэх юм тийм болцоод байгаа. Гэтэл бас үнэхээр энэ их үүрэг хариуцлагынхаа эзэн байна гэдэг бас маш чухал юм болов. Чухал та. Айл гэрээ эцэгтэй хүн гэдэг чи одоо аль болох ингээл юмний эвийг л болохыг боддог л доо. Тэгээ эхэндээ бол надад бол хэцүү л байсан л та. Эхний 5 жил бол маш хэцүү байсан. Ингээл хүүхдүүд дараалал их жоохон тийм ээ. Тэгээл ингээл хамаатан саданда очихоор чи одоо 2 сургуульд өсчөөд ингээ ажил хийхгүй гэртээ л байгаад идэг. Тэгэхээр би хэлдэг байсан л та. Хүүхдээ өсгөж байгаа. Тийм. Энэ хүүхд өсгөж байгаа чинь том ажил штэ. Тэгээ би бас хажууд нь ингээд өхөр малаа хардаг. Тэгээ манайдаас гадаад хүмүүс ирдэг. Би ингээ ажил хийдгээ. Энэ бол миний сонголт гэж л хэлдэг. Миний сонголтоо бас үнэж байна гэдэг маш чухал. Тийм. Тэгээд би энэ хүнийг манай нөхөр бол ууггүй хөдөлмөрч хүн байхгүй юу? Ингээл бүр дугуй ундаг. Тэгээд дугууны хаад ингээл ногоогоо 2-3 шуудаа ногоо авчираад бүр ингээд хэдэн 5-6 км ингээд тэрийг чинь түрээд ирж байгаа юм чинь. Тэгэхээр би тэр авчирсан ногооноос нь нэг ширхэг хальс, нэг ширхэг жоохон ч юм дутаахгүй өгөх ёстой гэж боддог байхгүй юу? Тэгжээлийн тий үнэ малтаа өгөх ёстой тий тэр хүн тэгж аваад ирж хат би зүгээр ингээд сууж болохгүй. Заавал энийг өгөө тэгээд тэр сайхан хөдөлмөрийн өр өгөөч өр хүүхдэд мэн өсөж таринахт нь улам бүр сайхан энергитэй болж байгаа шүү дээ тийм ээ. Өөр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлэхэд бас тий улс их орондоо маш ихийг гүйцэтгэж байгаа шүү дээ тий. Тийм том бүтээл. Тийм би бол тэгээд хамгийн сүүлд мэн нөхөр мэн тэгж хэлжсэн л да. Ингээл би бүр сүүлдээ ингээд 5-6 жил тийм байгаа л тэгэл арай ингээл 5 жилээс хойш өнгөрөөд ирэхээр манай нөхөр намайг бүр тэгж хэлжсэн. Чи бол ингээл одон авах тийм ажил хийсэн хүн байж штэ гэл. Тэгэл тэр үгийг хэлсэн чил надад нэх гой санагдаад явцсан тийм. Хөөх би нэрээ нөө одоо өөх болцсон байж штэ 4 хүүхдээ хүүхдүүдэд одоо өөх болцсон байна. Тэгэл чи одоо авах ажил хийсэн байх гингүүтэл тэгэнгүүтэл бүр урам ороод би өрөөсөө өстой нэрээ одоо авах ажил хийсэн байх штэ. Ингээл тийм нэг мэдсэн чинь тий аюу том ажил хийсэн юм байна. Би өрөөсөө өөрийгөө ингээд бүр үнэлэх хэрэгтэй юм байна гэж бодсон байхгүй. Хүн өөрийгөө үнэлэх юм бол тэгээд өрөөсөө тэр хүсэл мөрөөдөл тэгээд хүнтэй харилцаач гэсэн өөр болт юм л. Амьдралыг бас даван туулахадаас хажуудах ханийн тий ханаа зөв сонгосныхаа дараа санийхаа тэр урам зоригоос илүү их урагшилт хүч ордог юм байна. Тийм. Тэг урам зоригоор хүч ордог. Тэр яа харахгүй. Гоё хэлсэн. Хувь талын нэвтрүүлэгтээ хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийн хосууд маань бол 10 гаруй жил хамтдаа амьдарсан. 15 жилийн хамтдаа тулсан маш сайхан хосууд байгаа. Тэгэхээр энэ хосууд маань бол маш сайхан хөдөлмөрч. Одоо хөдөлмөрч гэдгийг гэрч олоо одоо илэрхийлж байгаа нэг сайхан баримт бол миний гарт байна. Тэгэхээр энэ бол одоо манай энэ хосын гэртэн зочилсон гадаад хүн иргэдийн одоо сэтгэл бас сайхан сэтгэлийн өгс байгаамаа. Энэ сайхан ажлыг хийж байхад бас гадаадын иргэд маань тийм Монгол улсын сайн сайхан талыг өгөж байна. Бас хитийн төлөвийг нь бас голчлон юу гэж өчтдөг вэ?
Энэ манайд ирж байгаа гадаад хүмүүс бол ихэнхдээ дэлхийн янз бүрийн орноос ирж байгаа л да. Hospitality буюу ийм зочломтгай зангаа харуулах. Тэгээ би ч гэсэн Америк нэгдсэн улсад ажиллаар явахдаа Америк айлд нэг залуу Южин гэж залуугийн 20 эдхэн настай. Тэр залуугийн гэрт би 3 хонжсэн. Тэгээ бүр Вашингтон DC-д шүү. Бид нар яагаад бас энийг их зөвшөөрсөн гэхээр нөгөө гэртээ ингээд 4 хүүхэд маань байж хахад энэ 4 хүүхэд маань одоо гадаад хүн ирээд тоглож наадаад бичиг үсэг яриад эсвэл өөрсдийнхөө одоо юу гэдгийг ингээл янз бүрийн улс орны үйлдэлүүд дээ штэ ингэдэг ч юм уу энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр их амттай байна гэсэн Францаар танай хоод их гоё байна гэдэг. Яг ингээд за бразилчууд болохоор ингэдэг ч юм уу те ингээл пэнүүд гээд. Тэгэхээр энэ тэргээд одоо Канада эмэгтэй ихэл бидэрт маш их Канадынхаа туг далбаа ном хэвлэлийг авчирж өгдөг ч гэдэг юм уу. Ер нь энэ улс орны юм соёлын солилцоонд бид хоёр бас Монгол гэдэг нэрээ бас их дурсгаж байдаг. Даавал бас их баяртай байдаг. Зүгээр л жирийн Монгол айлаар бас Монгол гэдгийг ойлгож байгаа учраас. Жирийн Монгол ирнэ бас өхөр малтайгаа. Үнэ малтайгаа. Бирэндээ зурцчилдаг. Тэгээ хүүхдүүд минь бас үнэ малтайгаараа бас нөгөө илүү нөгөө уламжлалт те. Ааруул чинь одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Одоо ингээл ингээ өглөө асаал 5 дээр өрмөө тавиал итгэхэд ингэж яахгүй хөө хээж энэ нэрмч айгүй олон үний гараар бүтсэн байж манай гэрийн 6 гэрээ 6 ам бүлийн бүх гişүүд орсон байна гэж аахгүй ингээд л аав ээж үнэгээ хариул саагаал тийм ээ тэгээд ах уул руу явдаг бид нэр гараад аргалаа баасаа хатааж эргүүл цэвэрлдэг тэгээд тэр аргалаар нь ингээ сүүгээ гоё сагсаагаад тэгээ өрмө ааруулаа иддэг юм байна гэд хүүхдүүд хүртэл тэр гоё тэр уламжлалт тийм ээ гоё эрдэмийг сурж авч байгаараа бас үнэхээр бахархав. Хоёр маань энэ үйлс бол үнэхээр сайхан сэтгэлийн үзүүрт шарт тус гэдэг шүү дээ тий. Яг энэ шиг ийм сайхан их орныхоо сурталчилж их орноо таниулж байгаа бол сайхан үйлс байна. Тэгэхээр эргээд бас гэр бүлийн сэдв рүүгээ орё гэж бодож байна. Тэгэхээр хүүхдийн өсөх орчин бол бас үнэхээр чухал шүү дээ тий. Тэгэхээр манай нэвтрүүлгийн гол зорилго бол бас үндэсний уламжлал авч үлдэх байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань энэ сайхан гэртээ одоо гэрийн давуу тал бол үнэхээр одоо гэр бүлийн гишүүд бие биентэйгээ дотн харьцаа үүсгэх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай байна. Тэгэхээр ийм сайхан орчинд бас өсөж байгаа нь бол юуны хад бол үнэхээр сайн тал гэж харж байна. Энэ нэр гадаад хүн ч яг тэгж хэлдэг шүү дээ. Монгол гэр дотор нэг өрөөнд ийм дугргийн өрөөнд дотор бүгдээрээ тэнд тоолоо игээл тэнд хүүхдүүд тоглоод тийм. Тэгэхээр чин нэг нь юу хийж байгааг тэр гүйж байгааг хүртэл харж болно шууд. Нэг өрөөнд ороод юу аачих гэхгүй. Тэгээ бид хоёрын хувьд бол энэ хүүхдүүдийнхаа одоо хүмүүжилт ажил хөдөлмөрч тэр зан сургах тэгээ мөн дээр нь одоо юмыг их сайн олон талаас нь боддог болгохыг л бас их хүсэж байна л да. Тийм учраас аль болох ингээд үгийн далмаар их юм тайлбарлаж өгдөг болж байгаа. Манай охин хамгийн бага охин өдрөл ингээ өглөө босоод чимээгүй уйлаад идэг гэсэн бохоггүй юу. Тэгээ бид нар эхлээл юу гэж уйлаад байгаа чимээгүй болооч өглөө уйлдгүй идэр гэдэг байсан бол сүүл бүр сүүлдээ өөртөө хайдаг энэ яг юунаас олж уйлдаг вэ? Тэгсэн чинь харин хувцас нь хөдөлсөний төлөө уйлдаг байсан юм лээ. Ийм нарийн юм үлдээд ээж нь хоолой хувцсыг сайхан игээд харсаараа ихэд ингээ байрандаа тавьчихсан хувцсыг жоохон хөдөлгөөн цаашаа тавихад манай охины дотор ингээ миний хувцсыг хөдлөгч гэж уйлдаг. Авахд амар биш болох ч үнэхээр нэмбэ өсч юм л. Тэгвэл ингээл яг ингээл цэгцтэй явах хэвээр юмэг л ингээ жоохон хөдөлсөн байвал тийшээ ингээд л өглөө босох цагаасаа бусдаасаа хоцрох гээд байгаа байхгүй юу. Энэ мэдчилгээр бид нар бол амьдралыг маш сайн ажиглаж тэгээ энэ үгийг би ч өөрөө бас бодож болоогүй. Тэгээ мал би хаяада үнэгээ хариулдгийг. Тэгээ хариулж яхад нэг хүн над дээр ирснэ. Чи нэг ном уншаад тах. Чи мал хариулдаг ном уншиж байгаа юм уу? Мал хариулах тухай гэхээр би үгүй гэсэн чи тэгж байгаа дөө. Монгол хүн хэзээ мал хариулдаг тухай ном уншиж байсан. Хүн бүгдийг ажиглаж мэддэг шүү гэж хэлэхгүй юу. Би тэгээ тэр үгнээс хойш бас дотроо одоод нэрэнч тиймдээ би тухайд өөр л ном уншижсэн л та. Тэгээд нэрэнч тийм шүү. Ер нь бид нар энэ хүүхдээ ажиглах, ахуй амьдрал, эхнэрээ ажиглах тийм ээ. Энэ эргэн тойрны гашаан дотор юу өөрчлөгдөж байгаа ажиглах. Яах гэж бид нар амьдрдгийг гэдэг дээрээ бүр чанарын бүр том дүгнэлт хийхээс эхлэв. За баярлалаа. Тэгэхээр хувь тавилан нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч залуу хосуудаа бас үлгэр жишээг үзүүлж амьдралын туршлагаасаа хуваалцсан чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танай гэр бүлтэй хамгийн сайн сайхныг хүсээрэй. Тэгэхээр манай нэвтрүүлэгтээ бол маш олон компани хамтран ажилладаг. Түүний нэг нь бол одоо Дурсан фото студийн хамт олон байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн гэр бүлийн зургийг өнөр гэр бүлийн маань зургийг ийм сайхан угааж өгсөн байна. За тэгэхээр хоёртой энэ зургийг хадгалъя.
Ямар гоё зүйл. За ингээд энэ сайхан залуу телевизийн залуу хамт олон залуу гэр бүлийг бид нар үнэхээр бусад гэр бүлийн хувьд бол 15 жил хамтдаа байна гэдэг залуу байхаа. Шинэ залуу гэр бүлийн хувьд бол бид нар арай туршлагатай байх. Тэгээ бид нарыг олж ирж энэ цар шинийн өмнөхөн ингээд бидний баг луу жилийн маань ажлыг ингээд дүгнж ийм сайхан нэвтрүүлэг хийсэнд маш их баярлалаа. Өөрийнхөө амьдралын гэр бүлийн утга учирыг ярьж амьдралынхаа түүхийг ингэж телевиз үзэгч та бүхэнтэйгээ хүүрнэсэндээ маш их баяртай. Одоо телевизийн хамт олон та бүхэнд бүгдээр нь баярлалаа гэж хэлье. Миний хувьд бол одоо айд болгон манай гэр бүлтэй найз нөхөд байгаасаа дотн харилцаатай байгаасаа л гэж хэлнэ. Баярлалаа. Баярлалаа ярих үндэд үзэгчтэй. Үзэгч та бүхэн хувь тавилан нэвтрүүлгийн 30 дахь дугаартаа хамт байлаа. Тэгэхээр бид дараагийнхаа дугаараар Монгол улсынхаа бас нэгэн өрхөд зочилж тэдний халуун дулаан уур амьсгал ад жаргалаас нь хуваалцголно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. За баяртай. Бүгдээр нь баярлалаа. Энэ гэрийн бяцхан үрс ээж аавыгаа хаан хатан химэн өргөмжилдэг. Цэвэрхэн цагаахан цаасан дээрч өрх гэрээ илүү сайхан орд харш болсон байна хэмээн зурж хаан хатнаа хайрлах өхөөрдөн өрсийн хүсэл бүхэн биелэх нь гарцаагүй билээ. Инээ дээр нулимсаар дутаагүй элбэг баян энэ амьдрал илүү өөдлөн дэвжиж гайхамшигтайгаар цэцэглэн дэлгэрэх болтугай. Хараа ирэлэн уусыг хайлан гойсыг хоёулаа хорвогдуулъя.